За ийм далд хэлбэрээр өгсөн эрдэнэцүү y(x) гэсэн функцийн уламжлалыг бол. За далд функцийн уламжлалыг авахын тулд бид нэр давхар функцийн уламжлалын дүрмээ сайн мэдчих хэвээр. За өөрөөр хэлэх юм бол f(g(x) гэсэн функцийн уламжлалыг олохдоо f-ийн уламжлалыг олоод дотор нь g(x)-ийг орлуулдаг. Тэгээд дараад нь тэр дотор талд байгаа давхар функцийнхаа уламжлалаар нь үржүүлдэг. За энэ бол давхар функцийн уламжлалын дүрм. За энэ бол дээр нь үржүүр байгаа учраас бид нар бас үржүүрийн дүрм ашиглана. За өөрөөр хэлэх юм бол f гэсэн функцийг g-гээр үржүүлж хагаад уламжлал авна гэдэг бол f-ийн уламжлалыг g-гээр үржүүлнэ. Нэмэх нь f-ийг хэвээр нь утж хагаад g-ийн уламжлалаар нь үржүүлдэг. За тэгээ өгсөн функцийнхаа хоёр талаас нь уламжлал авъя. Өөрөөр хэлэх юм бол эндээс авсан уламжлал нь 7x-ээс авсан уламжлалтай тэнцвэх ёстой. За тэнцвэрлэлийн зүүн гартал нь бол нийлбэрийн уламжлалын дүрм ёсоор тус бүрийн уламжлал болно. За тэнцвэрийн дүрмийн баруун гартал буюу энэний уламжлал бол шууд ойлгомжтой 7 болно. За энэний уламжлалыг эхлээд авах хэрэгтэй. Энд нь бол үржүүр байгаа гэж ойлгоно. Ийм юмыг иймээр үржүүлсэн байна. Тэгэхээр үржүүрийн уламжлалыг энэ дүрм ёсороо. За эхлээд 2x-ийн уламжлал 2 болно. Тэрийг g буюу y-ээр үржүүлнэ. За нэмэх нь 2x-ийг хэвэр нь өчөөд y-ийн уламжлалаар үржүүлнэ. За нэмэх нь одоо энэний уламжлалыг авна. За энд бол y-ийн 4 зэрэг байгаа учраас 4 зэрэг нь уршаа бууж ирээд зэрэгээс нь хэсэгтээ 3 болно. За энэ дээр гол зүйл нь y гэдэг нь цаанаа дахиад өөр функц байгаа. Өөрөөр хэлбэл g шиг функц байгаа учраас тэр функцийн уламжлалаар үржүүлнэ. За ингээд 7 боллоо. За бид нэр бол энийг олох гээд байгаа. Тэгэхээр энэ хэсгийг тэнцвэрийн дүрмийн ард талд гаргачих. 2x y гэрчдэх нэмэх нь 4y-ийн 3 зэргийг үржих нь y гэрчдэх тэгээд 7-оос хасах нь 2y болно. За мэдээж y энэ хэрэг хаалтнаас гаргачих юм бол 2x дээр нэмэх нь 4y-ийн 3 зэрэг нь 7-оос хасах нь 2y болно. За тэгээд хоёр талыг эндээ хуваах буюу энийг агш нь болоод хуваах юм бол y гэрчдэх гэдэг бол 7-оос хасах нь 2y-ийг хуваах нь юм бол. За ингээд бид нэр хүсэж байсан y-ийнхаа уламжлалыг олж чадлаа. За функц анхнаасаа далд хэлбэртэй байсан учраас уламжлал нь ч гэсэн бас далд хэлбэртэй гарч иж болно.